Утаагүй дархан хөтөлбөрийн хүрээнд энэ үйл дархан сумын 15 дугаар багийн 2160 өрхөд хагас коксжуулсан буюу эко түлшийг туршин хэрэгжүүлэхээр боллоо. Тус түлшийг Нако түлш компани манай аймагт нийлүүлж байгаа бөгөөд энэ өвлийг дуустал түүхийн үрсний үнээр борлуулах юм а. Эхний ээлжинд дээрх өрхүүдийн эко түлшний хэрэглээнд аймгийн захирагчийн алба, хөгжлийн бодлогын хэлтс, стандартчлал хэмжил зүйн газар зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран дүгнэлт хийсний үндсэн дээр эх жилээс дархан сумын 1, 2, 3, 6, 7 зэрэг гэр хорооллын төвлөрөл ихтэй багуудад хагас коксжуулсан буюу эко түлшийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ерөөсөө дархан уул аймагт сүүлийн жилүүдэд нэг тулгамж байгаа асуудал бол утааны асуудал. Бүхий л одоо өвлийн эд хүйтний үед энэ агаарын сорьцын алба стандартчил хэмжил зүйн газрын шалгалтуудаар зөвшөөрөгдсөн дэд хэмжээнээс дархан уул аймагт бол өндөр гараад байгаа. Тийм учраас бид нэр одоо утаагүй дархан төсөл хөтөлбөрийг аймгийн иргэдийн хурлаараа батлуулаад хэрэгжүүлж байна. Энэ айлыг олон жил хүлээсэн. Технологийн хувьд одоо энэ айл бол өнгөрсөн жилээс эхлээд бол буюу 2015-аас 16 оны өвлөөс бол үйл ажиллагаа жигдэрсэн гэсэн. Энэ хүрээндээ эхний ээлжинд дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр дээр байгаа 2160 айлыг дархан сумын засаг даргын захирамжаар гаргаж түүхийн үрс төлөвлөхгүй байлгаж улмаар энэ одоо аж ахуйн нэгж Накогийн хагас кокссон үрсийг төлөвлөх ингэж одоо бэлтгэл ажлуудыг хангахаар талууд харилцан саналаа солилцож байна. Энийг хэрэгжүүлэх менежментийг нь манай хөгжил захирагчийн ажлын алба, гарын сорьцын алба, стандартчил хэмжил зүй, Нако бол хамтраад ажиллаж адилхан зовгонд хийгээд тэгээ иргэн насан баттад ямар ашиг гарахыг, гэр нь яаж тулаацахыг, эрдийн зуухны одоо утаанаас CO хэд ялгарч байгаа. Тэгэхэд эднийхээс хэд ялгархын гэх энэ бүх тооцоо судалгааг бол хийгээд ард иргэдэд танилцуулна. Эко түлшийг нүүрсийг хагас коксжуулсан байгууламж донд 450-аас 6500 Цельсийн хэмээн дулаан боловсруулалтанд оруулж гаргадаг байна. Эцсийн бүтээгдэхүүн нь хагас кокс, давирхаа, шатдаг хий бөгөөд тус түлшний дулаан ялгаруулах чадвар нь өндөр, чиглэл нь 5%-аас ихгүй байдаг ажээ. Ийхүү гаргаж авсан түлш нь агаарын бохирлыг бууруулах, өрхийн эдийн засагт хэмнэлттэй, эрүүл мэндэд тустай гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагууд баталж байгаа юм а. Нако түлш гээд манай яаж хагас кокс зурсан түлш гэж ярьж байгаа. Энэ нь ямар ч үстэй хэлээд түүхийн үрсийг халаагаад тэгэхээр тэнд дээр дэдимхий боцод нууршаад байхгүй болоод өөрөө цэвэр нүрс нөлддөг байхгүй. Энэнийг бол хагас кокс гэсэн чинь энэ хагас кокс зурсан хөрөн нүрсэн дээр ярьж байгаа. Шарын гол нэрс хөрөн нүрс. Чулуун нүрс гэдэг чинь болохоор бүтэн коксод ондоолдог. Энэ үүдэнд ямар даваа талтай болохоор нүрсэн дээр байгаа дэдимхийнүүд нь байхгүй болно. Эцсийн түвш нэг утаа өнөр гаргадаг нөгөө янз бүрийн хортой үзүүд нь уушаад байхгүй болчихсон. Гол товчхон юу нь болохоор технологийн процесс нь гэсэн юм. Энэний өмнө нь бид нар утаагүй эрүүл мэндэд ашиг тустай тийм нүрсэн түвш бий болж авч байгаа байхгүй. Өнгөрсөн 2 жил Шарын гол орхон сумд болон дархан сумын 15 дугаар багийн иргэд эко түвшийг хэрэгэлсэн бөгөөд хэрэглэгчдийн зүгээс утаа гардаггүй, угаар өнөртдөггүй, шаталт удаан зэрэг үнэлгээг өгчээ.